хичээлийн шинжил эхлэхээр хүүхдүүд шуугалтаа багтдаг гэсэн юм яг л гоё байна. Яг тийм юм нэг шүү. Уул ядархын юм шүү. За. Хөөе, хүүхдүүдийн бодоошгоог санацсан байна бид нар ч. Одоо юу яасан шүү? Би төрний юм шиг болчихсон байгаа. Ирээд даалтыг чи үзчихгээд ажилч явуу заяа. За. Миний шиг хоол ундны идэггүй. Идчихээ зүгээр шүү. За, махайгүй хөргөчтэй шүү дээ юм уу? Хөргөчтэй шүү гэж яагаад харин нэг хөргөчөнд байгаа үлдсэн энэ материалаа уснийг л буцаад тэгээд юм аа сургууль дээр очиод юм мэдчих яах вэ? Юу чи надад одоо төрний юм чинь гаднаас ороод ирэх гайхах шүү дээ. зүгээр шүү дээ чи энэ хавцтай байгаа байх. Юусе тэгж хавцахгүй байна. Уушгийн майстер шиг таахыг цаана. Хөргөчтэй юу вэ? Бицгээд фаахаа яа. Хатас суултыг намайг хатсан хайхад үгүй ч юм. Тодорхой тань бооцсон. Энэ савсаг гэх уушгийн майстер босгоо гаргаж ир танья зав тэр үчиг гэж бодож яах вэ? За яшгүй. Миний бүгсэн чи ямар өөрийгөө тоглож бодож амьддаг юм бэ? Юу гэж чамайг одоо хийж харсан тэгээд хүүхэн шохрын бүдээр наадах санаагаар айлын зүгтээ ийм завтаг гэж хийж чадахгүй. Яагаад? Чи нэг тийм тодорхой зэрэгтэй шүү дээ. Яа. Юусе хийж харсан энэ багш юм байна гэсэн үг шүү дээ. За нэг ахуулаад авах юм бол тийм багш байсан юм уу гэдэг. За би яг ч гэсэн саяхнаас бас тушаад ахаад багангийн сургуулийн менежер болсон юм шүү. За тэгсэн. Гэхдээ миний хаяа би энэ олон жил чамтай хайрлахдаа чамайг юусаа хатж үзээгүй шүү дээ. Хатуулах юм уу чи юутай хатах юм бэ? Тэндээ бах юм шээ. Чамайг чи хардахгүй байх хоёр шалтгаан байдаг баггүй юу? За нэгдүгээр шалтгаан хий бол миний хөгшин чинь маш нарийн. За санхүүгийн хувьд тэгээд аваагийнхаа ажгаар хаач бүгдээ танилцаад хэрэгтэй мөнгө төрөх зараа тэр миний яг гол болондоо өөрөө мөнгө таа төлсөн. Тэгээд танаа мөнгө гаргаад тэгээд төсөөлөө гоё болчихсон. Тэгээд нөгөө дараас юм ахиж үзсэн бол ахиж авах даа. Ингээ явах чамд чамд байхгүй. Юусгүй. Одоо тэгээд нэг хүүхэнтэй танилцаад тэрийгээ байрны хоолнд ороод явах юм уу? Тэгдэж шүү. Соёлч юм. Чамаа антижиж байгаа шүү. Яг чи ийм хүн байхгүй юу? За хоёрдугаар шалтгаан хийх нь миний хөгшин чинь маш завхуу. За би ажиллаа хийгээ явж байгаа юм шүү. За чи ажиллаа яг хийнэ. За гэрийн ажлыг бол бүр тас хийнэ. За тэгээд тэр олон ажиллаа хийж байгаа. Тэр хүүхдээ танилцаад гэрдээ цаг зав гаргаад тэндээ гэртэн рүү жаараа. Тэгээд цаашаа ажиллаа хийж байгаа. Тэгвэл миний хажууд нууцаар мессеж хийж байгаа. Айста дугаар нууцаар тас. Тэр компьютер өөрөө түрүү зараад зүгүүр бүр хийгээд ингээ явж чадвар чамдраа Чи ямар чадварлаг хийж байна? яаж вэ? Хипстэй харж байгаа. Яг энэ бэтэмжаа. Пууртаа нүгдээ саваа. Ашнана чамаа өнөө. Яриг чи сонссон бүр даа тэгсчлээ. За тэр юу хараад хатан гэлээгөө явталаа болж хаана? Би хичээлийн шинжилгээний нээлтийн мэд төргийн сайн бас энэ хүний яриг сонссон чи бүр сонир болчихсон. Зүгээр л шүү дээ. Яг ч ингэж хурц бодлого өгч дээ. Ингэж хурц бодлого гэсэн ингэ бургал юм хариуцлага өгөх ёстой юм шүү. Та ихэд болж өгсөн. Би өгсөн. Та юу? Гойд гошигээ батж тарах юу юм? Айгуул дээр багтарах гэдэг тарилгын зав хийж байгаа. За та намайг уучлаарай. Таны амархтай байдлыг алдсан бол маа хоосон болч. Юу? Аха. Наштай дүү надад чиглээс өгсөн юм шүү. Яа гэдэг даач юм болоо. Оо та юу яа? Энэ жоринда өдөр 3 удаа очиж байгаа юу гэдэг за. За, өнөөдөр тэрс их чи бас чи. За. Оо та бас энэ өдрийн хэмээс дахиулаад очиж байгаа юм.
бодож байгаарай заа юу. Хөө ямар сайн бичээд байгаа юм биш үү? За 95 төгрөг хийх тэгээс эрүүл мэнд харуулж байгаа шин. Сайн хамраа авчих юу? Ингээд нэг хатиг төмний бичтэй болоод авлаа шүү дээ. Аваа бичүүлээч. Би сайхан хамраа 5,000 төгрөг өгсөн шин. Юу чи авлаа өгч байгаа юм. За чи айхыг баг ингээд айхан яваас өгчихсөн шин. Чи юу ярьж байгаа юм? Энд чинь цааш уус юм дээр авлахтаа тэмцээ. Барихын барай тархин хорой одоо бүр шалгахын шалгах явж байна. Юу гэсэн юм өнөөдөр Монгол чи айхыг өгөхгүйгээр авахгүй амьдрах болсон чинь. За яа чи зүгээр авлага өгөөд ажиллаа бүтээгээд явах юм аа гэж бодъё. Харин өөрөө авлага авахгүй хүн шиг явж үзээ. Сайн одоо хэдийг өгч байгаа юм? 5,000 өгчөө. Таваа. Муухай баг болчихжоо. Юу ярьж байгаа? Талын буцааж авах юм. Чи одоо хүч яас шааны гэж. Би ламжчихгүй. Ой, та хүмүүсийн манай түрүү уцаад дугаараа өгөөд авсан шүү дээ. Тийм. Тэр айлч нэг уушгийн майстер шиг өсгөө байсан гэдэг муу. Тэр бүсгүй танд нэг 5,000 төгрөг өгсөн үү? 3,000 төгрөгийн маань хариуч өгсөнгөө гараа авчихлаа яа гомгоноод байна. Аавь тэгээд онцтой. За би чи хотын түргэн дээр ирээд авчаарай гэж байна. За 2,000 гаруй сайхан авахтаараа. За. Яасыг чигүй намаа. Ээжи. За би нөгөө сургууль дээр очиад ирлээ. Тэгсэн чинь миний оноо хүрээгүй. Би чамд хичээлээд авчих гэж хэлдэг үстэй. Тэгсэн чинь аваа тэр сургуулийн захирал танаа баганаас батаахан билээ. Үу яава. Нэг захирал хийж юм гэсэн тэгвэл энэ сургууль юм байна уу лээ. Тийм байх. Түр миний охин санаа зовдгоо. Аав чинь батаа 200,000 төгрөг өгөөд тэгээд миний охины оноо тас. Чи юу ярьж байгаа юм? Цааш бүр яам тамгын газраас онцгой анхааруулаад байна. Хичээлийн шинжилгээ хийж байгаа яасан цэцэрлэг дунд сургууль ихтэй сургуулиудын удирдах албан тушаалууд онцгой анхаа. Нэг цэцэг авах. За бүр нэг шоколад авахд айлтгал хийж үзсэн шүү гэж байгаа байхгүй юу? Гурдгаад шилжаад уу. Тийм ээ, чоколад айлт авчихгүй гэж байгаа. Би ямар сүртэй юм бэ? Гүнти айхгүй чи яа. Би чамд айхгүй гэдэг. Нөгөө тэр оо баяртай би айхгүй тавтаа гэж өгч чаддаг юм уу? Тэр нарийн нюанстай өгдөн шүү дээ тийм чи. Тэр айхгүй өгдөн найдад хэлбэрүүд байна шүү дээ. Юу юм? Маргааш миний чи батар доод би яа гэж хэлж. Энгүүд 200,000 төгрөгийн бооцоо тавьчих. Тэнгүүдээ өөрөө хожиг тэнгүүд батар яах нөгөө бооцоо дийтэй адилхан мөнгө хамаатаа тэгээ тандаа тас. Чи ч үгүй айлтгийн загламаас хатаар юм байж. За чачна. Аав өөрөө тагтаа гарахгүй. За хараа. Айлтгийн хамгийн анхны хэлбэр энд явууч. Өөрхийн тэргүүгсэн энэ онцгой байр суурийг ашиглаад бохын гүлдэ ороо гарыг үгүй шүү. Энэ бодор айлтгийн бохыг ав. Ямар сүлтэй юм бэ чи яах гэж байна? Миний хөөдөд гаргаа. Энэ ямар гоё табахгүй. Миний хөөдөд дэдэ онтаа явуулж байна шүү. За бохны ороохтой бити эцгийн нэг анхаарал тавьж шалчханаа дагараа. Гүй таамаагаад гоё сүлчээ. Это шүү дээ хацтай маа. Чи яаж яах вэ? Айпта хооч. Одоо тэгээд энэ бодор айлтгийн бох амтай хийсэн амаараа ардын хөлтөд А Б В Д Д Е Ё Ё Ж З И хацика ингэ хичээл зааж байгаа юм яа. Үгүй шүү. Үгүй энэ амын угааж сургууль руу яваа. Энэ бохын чи шууд усаж хаяа. Би үрч амьдралаас хол байж мэдэрээ намайг. Чи арайч тийм яас сүлтэй юм бэ? Оо миний хөө. байна уу? Оо байна. Өөрс та нар чи ямар ядараатай хүмүүс үү? Би өнөөдөр очихгүй маргааш үчи. Тэр гадар камертай давгүй юм чи. Асуу та очихгүй байчих. Ямар ядараатай хүмүүс үү гэж чи? Юуны чи ядаргатай гэж. Гү чи надад ажлынхаа боломжийг ашиглаад надад айлт санаад хит дөрөнгө татаад авах бодооч. Яаж? Юу яаж гэж ингэж явах шүү дээ. Оо байна сайн байна уу уучлаарай. Учаад айлт дүү байгаа. Учаад хамгийн дараа очиж магадгүй. За тэгээ айлт хол байна унааны мөнгө авах. За тэгээ хоолтой орж чадахгүй хоолны мөнгө авах гэж хэлээ. Яг яастай ингэ аваад аваач чи. Тийм үү? Болохгүй. Гавч. Аяа. Байна уу? Оо сайн байна уу? Харин танаа очих гэсэн чи жоохон хөлсөө. Би явах гэж надад машин авахгүй. Манай ээж ихтэй танад 30 хоногийн дараа очие доо. За. Ашиг өөрсдөө авчиг нэ. ийм ямар ёо юм. Чог айтах нь ёостой ингээд авах чи ингээд хийчих. Хажуугаар намайг хатаач. Амаа гоо чамд ямар ямттай баггүй гэж харч нөгөө бохиж угааж байгаа амтай гэж ажиллаж байна. Та сайн аа. За айлтгаа айгуу тий.
За маргааш нь хоолнд орчоор за. 살좀 보고 이거. 왜 내가 된 뱀새 태워지기? 저기 뭐니? 누구 혹시 사오. 먼저 날 뜯기 뭐가. 고째. 나이 뭐가. 나랑 뭐가 제일 쏘고 들어가 여기 쉬어. Чи өө энэ ямар сүртэй хамаг усны тоолоор бүлээ. Хүй манай хөөд захиатаагүй шүү. сайн байна уу? Түүний чи захиатаараа гой гойд гарчилда. Гой. Гой гойд хамгийн гой. Энэ хоёр одоо байгууллагаас барьж ирсэн нэг маркетинг задаа хуваагаад идсэн байх та. 나랑 뭐가 같이 그러시네. 혹시 이거 뭐도 알아요? 이거. Сөрөлтөгч явуулсан ингэдэ хүүмэн өгч. 후에 뭐 후만 여기 다 이거 읽었잖아. 조금만 이렇게. Тийм ээ. Ер нь юм гэдэг их учиртай байх юм бэ. Ганц сарын өмнө 10,000 төгрөгөөр авчихсан багтаа тэгээд ганц цагаан засан дээр ганц сантиметр сарагчаа шууд бөөдөг болж ш. 알겠지? 그것도. 어째 성과오가 제일 들어가 여기 쉬어. 내 어째 식소 살고. Чи энэ яа? Оо. 자, 볼때 야말은 Яста сайхан бөөдөн байна. 우리가 За. 하울의 발생 한방가서 다녀 가려서 붙여야 되나 있으시대. За тийм хорхон сая төгрөгөөр нэг хүн дөрвөлж байгаа шиг нэг хитгэд хөргөлээдсэн. Тийээсэн. 그렇죠. 어떤 이게 도사나 같았으면 다녀 가려서 붙여야 되나. 어떤 허위투 사이트를 보기겠지. 대표님들 말이 안 쓰던 허위를 많이 해주겠지. Наад нюанс чигийн хэлж шүү. Одоо зөв. 어떤 일이 있을 거. Тийм шүү. Одоо нөгөө сусаад авах цаад болсон сандарч байгаа. 허위투 사이트 밑에 가. 자, 왜 한번 머리 자요. 한참 다녀 가려서 그때 같이 이제부터 회사 봤다도 뭐다 하면 나를 앉아갔다. Миний хөгшөө. Жич датасан юм шүү. 지쳐서 희치된 신지들이 생겼어. 화학수용식 카메라 같은 거 하나 꺼냈어. 학생 릭 잡아가. 어떻게 올 때가 어디죠? За миний хөгшөө. Энийг өөрөөр бараад авах гэдэг. 땡기시 나타서 하고 야도 서고 들어가 여기 밑에 오 이제 저런 갑자기 쇼 잡다쇼 Болгоомжтой тавианы наач нь байгаа шүү. 요? 200 сая төгрөг байгаа. 어째 방송하신 나만 이렇게 눈이 가오시 눈보시 들어오시 없으면 오고 어디 아직도 괜찮아서 이기쇼 어차피 니께하고 서로 서로 같이 서로 들어가자 이렇게 아직도 괜찮아서 이기쇼 Чи арайч даваа хурдаарай үгүй байдгүй чи. 그렇지 가야지 하다가 그렇지 Нөгөө чиний хайцтай мөнгө чинь толгой дээр ирсэн. Тэгээд аав чинь ер нь альтас холбоотой юм болохоор хойно гэдэг ухаа гэж. Ой. Улаан зэм аваад хажууд нь альтас зохион байгуулалт яваад байхад бас намайг соёлын хэрэггүй байгаа юм шүү. Бас их хөрхөө юм бичгийн дурсад яваад байгаа шиг байна. 미치네로 왔어요. 왜 스톤드 받고 오면 Бааш. 오늘 드림기 되는데 매시대. 거의 뒤져서 허위투 사이트부터 정말 뒤지게 됐어. 그래 아무리 너 저거 못 되는 게 다니야 다리 와서 이게 토리고 같이 레스토랑 가고 야고. Та нар шиг ээж наав нь яа. 자, 하이치고 있는데. 오, 희한지. 뭘 너 보였단 거야. Хөөе. Энэ аав нь уцаас алгацсан байх юм. 알지대로 잡혔잖아. Тэгээд ойлгох юм чи орсон байгаа. Оо, байна янз бүрийн багш шүү. Тамсар багш нэг нэр ундрмаа байна. Яасан? Альбатаа төвчих гадаа явсан. За, чинь өөр авчих юм нэг. 근데 Яна, авч аахыг руу явчих. 야ч. Та нарыг хэлдэг. 알아서 넣지. 앞서서가 하나 선택 뭐 다 약하다가 와가 있지 도시. 양을 갖다 와가 있지 도시. 알고 듣다 갖고 있지 않고 웃고 다닌다. 자신. 다 약하다. 민호가 막 그때 이제 아직도 있어요. 알고 싶다 어디다 왔네. 알고 듣다 듣다 갖다 감사라 왔네. 아이 다 내리면 되거든. 야 잠깐. 허위투 사이트를 보는
мөнгө 2 өрөө байж бид үстэй. юу яриад Та бидэд юу хэлж байгаа юм бэ? Юу яриад байгаа бэ? Бүр байг хэлдэг байхгүй юу? Та хүмүүс юу ч амарч байсан бити аваарай. Гэж бүр загтаг мөртлөөс өнөөдөр өөрөө амьсгал аваад дуудагдаад ирлээ. таны эрэг нотлогдсон шүү дээ. Өөр баримтаар бүр камерт бичигдсэн байлаа мэдүү та. Та энэ үнэ дараа орж ирэх мэдүү. За та амьдчилгаа тэмдэглээ танахтай мэдээ. Та амьсгал авсан юм аа? Тийм. Ууш. Юу яаж? Манай сургууль дээр бүр камер зооцсон байл. Энэ амьсгал гэдэг чинь бүчний хэлээр бүр айхтар нюанстай нарийн болчихсон байх. Нэгийг энд орсон охины аав ээж нь хурж ирээд охиныхоо нэгийн харуу шилжүүлээд өгөөч гэхгүй юу? Тэгэхээр би анги дүүргтийг харж байгаа тэр охиныг нэгийн харуу шилжүүлээд өгчих. Тэгсэн чинь л аав танд их баярлалаа. Та бидэнд их тус сууллаа гэсэн бүр камер харж байгаа ч байна. Энэ тоо юу? Шууд хараад ирсэн. Танд баярлалаа. Би нүгэ харсан чинь Мерси гэжсэн абоо. Юу болж үзэж ихний гэсэн чинь та манай охинд их тус болсон. Та харж хандж байгаараа гэх нэг юм гараад ирсэн. Ингээ харсан чинь говьалтай цацрагны дарсан. Юу би бүр ахахгүй бүр камерт харж байгаа үгүй явуулсан. Үзэгсэн чинь бүр цүнхээ нэг та голоод юм. Голоод юм түр та энийг харалтаа гал ингээд бүр боторхаа бүр өчнөө юм асгацсан. Би ахгүй гэд явуулсан байхгүй юу. Тэгсэн чинь энэ улсууд харах ухаан ямар найз болсон юм. Тэр мөн жоох охноор тэр том юм өгөө явуулсан байгаа байхгүй юу. Дөнгөж нэгдүгээр ангид орсон. Скетч үзээгүй юм жоохоо. Ажил гэж юу гэдгийг мэдгүй халах хогор дээр хараад та энийг авчихл та. Аав ээж тань заавал өгөөрэй гэсэн гэдэг гарын чичрээ зогсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр би хэлэхгүй юу. Камерт харж байгаад хэлсэн юм байна. За багш наадаж аваад өнөөдөр сургуулиудаа хийгээ хадгалъя. Би бүр аваагүй. Маргааш гэрээсээ хүн дагуулж ирээд надаас энийг буцааж аваарай гэдэг. Камерт харж байгаад хэлэхгүй юу. Өдөрч тэр камер гэдэг юм чинь хүний хэлж ярьж байгаа яриаг бичдэг юм байна шүү дээ. Дараа намайг юу гэсэн гэж та бүр камерлоо цэгэлцэн амьдгал авах ч үлээ гэж байгаа байхгүй юу? Юу авцээ бэ? Ноцтой юм болсон. Самартай айлтан гол. Хөр хийдэг гэж энэ амьдгалтай тэмцэх газар чинь орчуулгын товчоо байт юм байна. Тэгсэн энийг юу гэсэн гэж айлтын алт авсан гэж байгаа байхгүй юу? 3 үеэр 5 ихнээ 15 ширхэг айлтын алт авсан гэдэг миний хэрэг одоо бүр газар авчаад байна. Ичээ тэр бомаа тавьж авсан үйл дуудаж ирэх багт айлтгаа чаагаад дуудагдаа. Надад тогтсон явж байсан. Юу яаж тэр бомаар амьсгал авсан улсууд энд ирэхгүй байх нь аргагүй. Тэд нар чинь цаана хамгаалах намтай юм байна. Намын гişүүд энд ирдэг юм байна. Над чиг нам бос хүмүүс шууд дуудагдаад ирд юм байна. Одоо энэ хүмүүсийн амьдрах арга ухаан нарийн болсон юм байна. Тэгэхээр ер нь бусдын жишгийг даа. За миний хүн чи нэг улс төрийн намд гişүүнээр ор. За миний охин ахыхаа орсон улс төрийн намаас өөр улс төрийн намд гişүүнээр ор. Миний хүн энэ хоёрын орсон улс төрийн намаас өөр улс төрийн намд гişүүнээр ор. Ачи гоо. Чиний орсон намдаа За хүүхдүүд би таныг улс төрийн намд гишүүнээр орж байгаа чинь амьсгал авсан үг биш шүү дээ. Харин амьсгалтай тэмцэх хэрэгтэй. Юунийг яаж мэдэх вэ? Нэг нам засаг төрийн солигдоод нэг дарга өөрчлөгдөж чи ажилгүй болоод танаа нам гарвал энэ хоёрыг аваад танаа нам гарч ирвэл энэ хоёрыг аваад бүгдийг ажил төрөлтэй амьдраад ээж болох уу гэж бодож байна. Одоо энэ айхтар газар өвгдээцийн сүнсийг дагуулад ирсэн. Бүгдээрээ нүглээ намжлаа. Эцэг тэр биш. Энэ биш. Ихэнх бас биш. Холомч бүр биш. Дээд үг биш гарна нэ. Хавсрын миний бий болоод манай гэр бүлийн аюултай ахгүйгээр амьдарч чадна.